Нүүдэлчдийн ихтэлхийтэй харьцах ухаан, шашин шүтлэг, амьдралын туршлага, оршин тогтнохын бэлэг ухааны өнөө бидэнд мөн чанараараа тээгдэн ирсэн гайхамшигт өв бол уламжлалт ангаах ухаан билээ. Үеийн үед баяжин хөгжсөөр явдал суудал шинж тэмдгээр өвчнийг таньж, илаашруулан эмчлэхдээ ургамал цэцэг, аршаан усны шидийг ашиглаж, ургамлын ханд, зан уйл, дом заслаар тээгдэн ирсэн уламжлалт ангаах ухаан, орчин цагийн шинжлэх ухаан, технологийн ангаах эрдэмтэй энэ тэнцэх илүү ч ач тусыг хүмүүн хэмээх бадгаалын амьдралын чанарт чухал байр суурь эзэлсээр байна. Чингис хаанаас ихтэй их хаадын үед уламжлалт ангаах ухааныг төрч ёсны түвшинд авч үзэж, төвд, энэтхэг, хятад зэрэг олон үндэстний эмч домч нарын мэдлэгийг хослуулан уламжлалт ангаах ухааныг өндөр хэмжээнд хөгжүүлсэнийг түүх шастрт дурдсан байна. Харин 15-аас 18 дугаар зууны үеэст буддын шашны нөлөөгөөр төвдийн ангаах ухааны 4 үндсэн судар нэвтэрч, Монголын уламжлалт ангаах ухааныг баяжуулан хөгжүүлжээ. Уламжлалт ангаах ухааны өв тээгчид буюу Монгол эмч лам нар эм тан найруулах, онцлох, барай засал хийх, судсаар онцлох арга барилд суралцаж, Монголын уламжлалт ангаах ухааныг хөгжүүлсээр 20 дугаар зуунтай цолгосон юм. Тухайн үеийн зөвлөлтийн нөлөөгөөр барууны ангаах ухаан Монголд хүчтэй орж ирсэн ч уламжлалт ангаах ухаан ард олны дунд хэрэглэгдэж, үнцний хадгалсаар үүргийн гүйцэтгэсээр байсан юм. Судар элдвийн түүх бол 14-р зууны үед Алтан гэрэл судар Монголд орж ирснээр энтэг төвдийн ангаах ухааны онлын юмнуудын дотор орж ирсэн гэдэг юм. Одоогоос 400 жилийн Ломын гэгэн гэдэг хүн бол одоо үндсэндээ Монголын ангаах ухаан гэдэг юмыг бол энэ ар халахын нутагт зогсолоосон хүн байдаг. Одоо Монголын бүхэл хийдүүдэд одоо Монбын дацантай, сургалттай, эмч хилддэг бүхэл бүтэн ийм систем явж байсан байна. Одоогийн өвөр Монголын нутагч бол Монгол улс шүү дээ. Тэнд бол догоох нуурын иш болжир мэлжиргээд одоо тэнд зураг нь байж их том эрдэмтэд ерөөсөн үндсэндээ л тэр хугацаанд 400 жилийн турш бол үндсэндээ Монгол ангаах ухааныг төмний эрүүл мэндийн манаанд байсан гэдгийг бүхэл юм судар ашигтэн бичиж үлдээсэн. Хүнийг харах дорн дохны ангаах ухааны 2-3 цонх байдаг юм байна. Өрөнтэйг нийлээд. Одоо яг та бодохоор үений харж байгаа шиг өрний ангаах ухаан харахад нөгөө талаас нь харах юм бол энд харагдаагүй их олон юм байна. Хятад ангаах ухааны зүгээс харахад бас энэ хоёрт нь харагдаагүй олон юм байна. Хэрвээ хийх гэж байгаа эмчилгээ эмээ сайн мэдвэл уламжлалт ангаах ухаан, Европ ангаах ухаан хоёрыг их сайн хосол болмоор юм шиг байна. Би олон зүйл дээр ажиллаж байна. Ягаад гэвэл би өөрөө практик эмч хүн. Одоо жишээ нь зарим зүрхний хэм алдагдал, уушгины артерийн даралт ихсэлт энтергээд Европ эмнээр заашгүй эмчлэгдэх ёстой, заашгүй амь насанд эмчилгээ хэрэгтэй ийм тохиолдлууд зарим тохиолдлууд нь уламжлалт эмэнд их сайхан болдог. Дамаа тэр хий засж байгаа аргуудад бол тэр хэм алдагдлын зарим тохиолдлууд сайн эмчилж байна. Тэгэхээр хамгийн гол нь тэр эмээ энэ эмээ эмчилгээг их сайн мэдж ил хиймээр юм шиг. Уламжлалт ангаах ухаан өөрөө альтернатив ангаах ухаан гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол экологийн бүтээгдэхүүнээр хийгдсэн эм тан болоод тэнцвэрт биеийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг гэдэг онолыг нь бол би маш цаг үг гэж хүлээн зөвшөөрдөг учраас Европ ангаах ухааны эмчийнхээ хувьд энэ талд бол би маш итгэлтэйгээр энэ ангаах ухаан хөгжих ёстой гэж. Кейс рүү хийгддэг гэдэг хүмүүс мэдж байгаа шүү дээ. Тэрмсэн хүн төрж чадахгүй болох тэр хүүхдийн тэр хаалгаг нэгдгүй заадсан байвал яг сударт нь. Тэрийг манай өнөөдрийн одоо том эмч нар үзээд бүр үнэхээр толгойс өсөрч байсан. Цэвэр уламжилт дараагаар өвснөө сэргийлэх юм хэрэглэх цаг болцсон. Одооноос ойлгож эхэлж байна. Хиймэл оюун ухаан, технологи асар өндөр түвшинд хүрсэн 21-р зуунд уламжлал ба орчин үеийн хослыг бүх салбарт тэр дундаа уламжлалт ангаах ухааныг үндэсний өв соёл, эрүүл мэндийн тогтолцооны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч, хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах алхам хийгдэв. Үүний үр дүнд орчин үеийн судалгаа технологитой хослуулсан уламжлалт эмийн үйлдвэрлэл сургалт, эмнэлгийн үйлчилгээний шинэ хөгжлийн гарц яах аргагүй арчилсан нийгэм зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үр дүнд бий болсон билээ.
1990 онд байгуулагдсан эмчилгээ судалгаа үйлдвэрлэлийн Монг Эм хязгаарлагдмал хариуцлагатай компани уламжлалт анагаах ухааныг шинэ хандлага тогтолцоогоор хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, уламжлалт эмнэлгийн анхны шанг татсан хамт олон. Төвд Монголын эртний жороор үйлдвэрлэсэн эм-тан, зүү төөнүүр, барай засал зэрэг уламжлалт эмчилгээний аргуудыг орчин үеийн оншилгооны багаж төхөөрөмжтэй хослуулж ирсэн өнгөрсөн 35 жилийн хичээл зүтгэл бол Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн нэгэн шин түүх юм. Дотрын эмч болоод 10 гаруй жил болж байгаад одоо нэг бэр амтагдаад эхэлдэг юм байна. Ерөөсөө бэрэл авдрал болоогүй бусдын эмчилгээ ухааны юм бодоод байсан чинь сүүлдээ энэ биш болоо явцсан. Бидний чадахгүй их олон юм байна. Энд их том юм байна. Бидний орчин үеийн анагаах ухаанд эмчилгээ төвөгтэй юмнуудыг энүүгээр эмчилгэх болох юм биш үү гэдэг. Тухайн батлан хамгааллын сайд Жадамбаа сайд асуудал тавьсан. Энэ зэргийн эмнэлэгтэр уламжлалтын дасаг байгуулъя гэж. Тэгсэн Жадамбаа сайд нэг өдөр дуудаад хоёулаа Нямдуу сайдтай очиж уулзнаа гэдэг. God тэг данар байгууллагууд 10-20 ортой юм байгуулахгүй. Тэгэл энэ хоёр ажуудлын байшингийн хоёр давхарт нэг 2 өрөө физик эмчилгээний хөрөө аваад нэг 15 ортой. Тэгээ миний өрөө гайгүй яг гоё туслах юм байсан. Нэгэнд нэмээ нүддэг. Ингээл цагаан тангаас болоод эхлээд нэг 10-аад юм хийсэн. Тэгээд эн чинь бидний сарын дараа 60-аад эмтэй болсон гэж. Тэр үед бид нар ямар ч уламжлалын мэдлэг мэрэгжил тийм юм байхгүй. Тэгээ бидний эмийн багш Махсар гэж хүнтэй холбогдоод тэгээ анхны ургамлаан заалах, ном утгах, түүх, эм болгох бүх юмыг тэр хүнээс заагаад мэндийн эмчид тэгэл гар нийлэл ажиллаа. Тэрнээс бас 35 жил ажиллаж байна. Тэр үед дээр машин дэрэг байгаагүй. Жат угаа барай, шуудаага бариад бид нар долоон бодлын автобусан суугаад явна. Эрхийн хооронд мууч гал халуу эргээд ирдэг байсан. Тэгэл ирээл тэрийг дийлгэн, гэлгэн, хатаа, эргүүлэн, тойруулна. Одоо бүх юмыг одоо тэгж хийж хатааж авдаг байсан бид нар. Бүх ургамал чинь хортой, ном утган, хорийн гаргана, тэгс хүйтэн, сэрүүн байна. Тэр бүгдийг чинь холжээд нэг юм болдгийн учир бас байгаа шүү дээ. Тэгээ бид нар бол одоо эм тангийнхаа талаар сурталчилгаагаа банк хэлнэ, тангаа тайлбарлаж өгнө. Тэрний хүчинд хүмүүс нь итгэл ингээд сайжирсаар байгаа, сүүлдээ нэмэгцээр байгаа. Одоо орчин үеийн клиник бараг хурцаад явзаад маш их баяртай байдаг. Тэгээ мэрэгжлийн бос хүн би энд ирээд менежментийг аваад тэр ороо босгоо цагт одоо энэ бүгдийг үүсгэн байгуулахад бидний хүндрэлтэй үед байсан л да. Энэ бүгдийг даван туулж чадхад энэ хамт олонны нэгдмэл үзэл санаа, мэрэгжлийн өндөр чадвар, хөдөлмөрч хичээнгүй байдал нь надад их тусдын болсон. Тэр үед биднэрт бол одоо түрээсийн байртай эмнэлэг гэж хэлэхэд хэцүү, шаардлага өндөртэй, шаардлагыг биелүүлэхэд бас их хүндрэлтэй тийм үед бид нар ажиллаж байсан. Энийг бол би ганцаараа байгуулаагүй. Бид нэр эхлээл нэг 5-6 болгоноос байсан. Тэгээд дараа нь бодлон хамгаалах юмны шийдвэрээр энэ байшинг агталцсан байсан. 91 онд бодлон хамгаалах юмнаас дуудаад энэ бодлон хамгаалах юмны пүүс болгоно. 50-д энэ байшингаа тагж үнэлнэ. Та энийг заснаа. Тэгээд надад мааваж яваал гэж явцсан болохоос би сайдаа нэг хувьд гарцсан юм биш. Тэгээд энэ хэцүү үед өнөөдөр болтол бид нар их олон энийг босгохын төлөө явсан хүмүүс маань одоо энэ ихэнхэн сууж байна. Зарим нь руугийн мөнгөсийг үзүүлсэн байна. Тийм учраас энэ одоо Мага багшийн хаан өр хүүхдүүдэд одоо Бүрүсүн багшийн хаан өр хүүхдүүдэд тэгэл энэ бидний энэ ажлыг дэмжиж байсан манай Айрын гэлгийн төвөрлөгөө зэргийн гоослын үеийн удирдлагуудад Айрын удирдлагуудад цөмөрөнд нь сайн хүсье их баярлж явдаг даа хүн их буюу ийсэн. Тэрнийг зөвөр хэрэгжүүлэгч нь бид байсан болохоос биш. Та хүний дэмжлэг цацаагаар л ингэж өгдөөөрсөн. Монгол улсад уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны арга барилтай хослуулах эрхэм зорилготой Монг Эм компани нь 1990 оноос хойш уламжлалт анагаахыг сэргээх, хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа дотор үе мөч мэдрэл, эмэгтэйчүүдийн хавсарсан өвчнүүдийг эмчлэх эмнэлэг, амбулатур, клиник, биохимийн лабораториор ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тэр үед биднэрт бол тэр эрүүл мэндийн яам, мэрэгжлийн хяналтын газар энэс одоо тэднэр ч одоо уламжлалт анагаах ухааны талаар баримтлах одоо дүрм журм юм нь бол бас нэг тийм төвс биш байсан.
Тэр үед бид нар мөрөөдөд нэг сайхан одоо эмийн үйлдвэр жинхэнэ эмийн үйлдвэртэй болох юмсан, жинхэнэ хүний үздэг одоо эмнэлэг тасагтай болох юмсан гэсэн мөрөөдөлтэй тэрийгээ ярьж одоо хөгжилтгөл үе байсан. Бид энэ 35 жилийн хугацаанд Монголд нэг уламжлалтын эмийн үйлдвэр нэртэй юм аль ирээд онцлог үсэм хэдэн үйлдвэрүүд гэж хэлэхээр одоо үйлдвэр гэхээр бараг цэхийн хэмжээ ч юм уу та. Өнөөдөр нэг 200 гаруй мянган төрлийн уламжлалт олон хайрлагатай бийж байна. Дорны уламжлалт анагаах ухааны цогц эмчилгээ үйлчилгээний хамгийн чухал зүйл бол эмийн ургамал, эмчийн жор, эм тангийн үйлдвэрлэл боловсруулалт юм. Тиймээс Монгим компани уламжлалт эмийн үйлдвэртэй жилд 270 гаруй төрлийн нийт 4 тонн дан болон олон найрлагт уламжлалт эм үйлдвэрлэн өөрсдийн эмчилгээ үйлчилгээгээ хангахын зэрэгцээ. Үйл ажиллагааны чиглэл нэгтэй байгууллагуудыг эмийн ургамал, эм тангаар хангаж хэрэглэгчдийнхээ хүртээмжийг улам бүр тэлсээр байна. Ер нь бол уламжлалт эмч нь бол эмийн зах зээлтэй их бага хувь эзэлдэг 10%. Тэрийг одоо бид нар эзлэхийн тулд одоо зах зээлд одоо яг байнгын хэрэглээнд хэрэглэгддэг одоо хань эдний ч юм уу, ковидын ч юм уу юмуд байдаг одоо хоол боловсруулагч гэдэг юм уу, одоо дархлаа дэмжигч гэдэг юм уу, гэх мэтлийн одоо хэд хэдэн багцаар одоо юмнуудыг ангилсан байдаг. Ерөнхийдөө бол манай одоо Мэдзайхан гуайн хөрвүүлсэн нууц жорууд буюу одоо 2000 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэх нууц жортой. Тэрнээс бид нар өнөөдөр 270-аад нэр төрлийн эмийг зөвхөн хийж байгаа. Бүр ганцхан хүнд хүртэл зориулж эм хийдэг. Жишээ нь одоо ховор өвчтэй тийм хүмүүс зориулаад багш маань үзэж байгаа энэ хүнд энэ жороор яг хувь хүнд нь тохирсон, хувь хүнийх нь бие махбодын онцлог тохирсон эмийг хүртэл үйлдвэрлэдэг. Уламжлалт анагаах ухааны ач холбогдол эм тангийн үйлчилгээний үр дүнг хамгийн ихээр мэдрүүлсэн зүйл бол ковидын цар тахлын нөхцөл байдал. Уламжлалт эмчилгээний цогц үйлчилгээгээр 35 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монгим компани гаднаас импортлж байсан эмийн зарим түүхэн эдийг дотооддоо тарьж боловсруулж эмийн үйлдвэрлэлд ашигласнаар эм үйлдвэрлэлийн дотоод хангамжийг сайжруулах, импортын хамаарлыг бууруулах чиглэлээр өөрийн хувь нэмрийг оруулж гадагшаа гарах валютын урсгалыг багасгаж байна. Монгим хязгаарлагдмал хариуцлагатай компани боловсруулсан түүхэн эдэн уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах замаар салбарын дотоодын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд бусад эмийн үйлдвэрт зарим түүхэн эдийг санал болгож байгаагийн тодорхой жишээ нь ман хэмээх ургамлын үндсийг өөрийн хэрэгцээнд хангалттай хэмжээгээр тариалан бусад эмийн үйлдвэрүүдэд нийлүүлж байна. 2013 оны үед бол эмийн үйлдвэрийн плантацийн талбайг байгуулах зөв юм а гэж бодсон. Яагаад тэгэхээр одоо орон нутгаар яваад эмийн ургамал түүх үйл ажиллагааны хувьд нэлийн хүндрээд байсан учраас өөрсдөө ерөөсөө эмийн ургамлынхаа талбайг тариалж эмээ хийх зөв юм байна гэж бодсон. Эхний жилд бол үндсэндээ одоо туршилтаар явсан. Тэгээд 14 онд манай хотхон бүлэг доктор маань одоо манай агрономчор орж эмийн ургамлын талбай үйл ажиллагаа чигдэрсэн гэж үзнэ. Тэгэхээр бид бол Монгим фармын гол зорилго бол энэ одоо нийгмийн ховор онцгой шалбагдсан ургамлыг таримлшуулж, нутагшуулж үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэхийн зорилготойгоор ажиллаж байгаа. Одоо манай плантац дээр 100-аад эмийн ургамал ургаж байна. Энэ дотроос одоо нийгмийн ховор устж байгаа улаан намд орсон одоо шудаг, хүзнээс хорс, Монгол алтан хундаг гэх мэтлэнгийн 4-5 зүйл байна. Жишээлбэл одооноос Монгол ика гэж Монгол алтан хундаг бол Монгол унган ургамал ерөөс өөр хаач байхгүй гэсэн үг. Энэ бол ер нь сүүлийн үед их устж байгаа ургамал. Энийг бид ер нь одоо таримлшуулаад одоо ер нь өнгөрсөн жилээс бид түүхийдээ бэлддэг болж байна. Энэ бол бидний их амжилт болох юм байна. Ер нь л байгуулахаараа бүгдээрээ л очиж хашаагаа хатгаад сангаа тавьж исэн. Тэгээд эхнийхээ ээлжинд одоо бид нар өвсөн гүргэн гэж ургамал тарьжсэн. Тэр маш хүчтэй ургамал зэрлэгээ ерөөсөө ургуулахгүйгээр өөрөө одоо газрын үжил шимийг авч маш сайхан ургац авч тухайн жилдээ одоо өвсөн гүргэн маань гэдэг маань ерөөсөө яг цэцгийн голын хонхорцог буюу одоо нэг юм өвс шиг нарийнхан улаан юм ургадаг. Тэрүүнийг одоо түүж намар бол асар их хэмжээний тийм гүргэн өвстэй болж бид нар түүжсэн.
тэр их сайхан дурсамжтай санагддаг. Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр хэмээх газар нутагт байрлах эмт ургамлын цэцэрлэгтээ ховор, нэг ховор эмийн ургамлыг тариалан ургуулж, эмийн үйлдвэрлэлдээ экологийн цэвэр түүхийд болгон ашиглаж байна. Манай говийн энэ ургамлыг бол гадны яг мэрэгжлийн улсууд бол их өндөр үнэлдэг. Ягаад гэвэл энэ маань энтхэг хятад гэсэн энэ халуун орноос ургадаг. Голцоо тэгээд дэлхийн зах зээл дарсан тэрний доторх найрлага нь одоо мянган жил ч үед юм уу тэр хөрс манайх бол онгон хөрс шүү дээ. Их өөр. Тийм учраас энийг манай өгчүүд бол өөрийнхөө нутгийн ургамлаар хийж байсан байдгийг. Улаанамдар сургамлуудыг нэлээд хэдийг бид нэр үржүүлж үзээд байна л да. Жишээлбэл энэ мөслөгөн үеийн үлдэгдэл одоо хөвсгөл ханган уулаар ургадаг. Тэмийн сүүлэгд нэрлээд байдаг нэг төрлийн харга нь баггүй юу. Тэгээ бас эмийн дордог их ерөөсө ховорцсон ийм л ургамлдаас энэ Монгол алтан хундаг. Нин ховор өгөөд Монголын унган ургамл баггүй юу. Монголоос өөр газар байхгүй гэсэн. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө одоо маш хэмжээгээр устж байна. Тийм учраас бид энэ ургамлыг бол бас өржүүлэх асуудал чухал байна. Одоо энэс эхлээд бид нар ер нь энэ эмийн түүхийг энэ одоо ашиглах талаар одоо бас анхаарч эхэллээ. Эмийн түүхий эдэг тариалахдаа Жаргалант сумын иргэд буюу орон нутгийн иргэдтэй гэрээ байгуулан хамтран ажилладаг. Энэ нь хөдөөгийн хүн амын тогтвортой орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох, мал аж ахуйгаас хамааралтай амжиргааны их үүсвэр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой. Мөн ашиглагдахгүй байсан газрыг эмийн ургамлын зориулалтаар ашиглан тариалангийн эргэлтэд оруулснаар хөрс хамгаалалт, экологийн тэнцвэрт байдал хангагдаж, газрын үр өгөөжийг нэмэгдүүлж байна. Монголын уламжлалт эм тан нь орчин үед уламжлалт мэдлэгийг орчин үеийн судалгааны арга зүйтэй хослуулж, эм зүйн шинжилгээ ухаанд шинэ боломж шийдлүүдийг нээх их усүр болж байна. Уламжлалт анагаах ухааны нэг тан олон эрхтэнд зэрэг үйлчилдэг, бие махбодын тэнцвэрийг хангадаг, хий, шар, бадган хэмээх дотоод энергийн зохицуулалтанд суйрлаж, хүний дархлааг тэнцвэржүүлэн ангаадаг. 35 жилийн түүхэнд өнөөдрийн статистик бүртгэлээр өөрийн нэрийн эм тан эмчилгээ үйлчилгээгээрээ давхарцсантойгоор 30,000 гаруй хавсарсан болон орчин үеийн анагаах ухаанд эмчилгээ мухардсан эмчлүүлэгсдийг ангасан нь эмнэл зүйн сайн туршлага хоримтлуулад байна. Дэлхийн брэнд болгох юм бол наадхаа ядахна одоо кор гэдэг улаан бурхан гэж ярил ба шүү дээ. Улаан бурханы чи эмнүүд нь байж ба шүү дээ. Тэгтэл одоо импорттой эмээр л байж байна. Монголынхан одоо суманд хүртэл очих хэрэгтэй байхгүй юу? Суманд кор гардаг шүү дээ. Суманд ханиад гардаг шүү дээ. Бүхэл юм нь байгаа шүү дээ. Бүхэл юмд нь хэрэглэх эмнүүд нь хийж чадаж байна. 35 жил дуршлаа болж байна. Жишээл хятад ард улс, энтхэг улс гэдэг чинь энтхэг улс уламжлалтынхаа яамтай ер үеийн яам гэдэг бүр тусдаа. Энэний асар хүчтэй дэмжиж экспортлж байна. Манайх байхгүй. Ерөөсөө өөрийгөө ч хангаж чадаагүй. Сумандаа хүрч чадаагүй. Одоо өнөөдөр 3,000-аад эмч бэлтгэсэн уламжлалтыг олон сургуулиуд. Энэ улсууд өнөөдөр энэ тентхийн оронтоон дээр ажиллаж байгаа зарим нь хэл хараа явчихж байна. Ягаад гэвэл ажлын байр нь байхгүй. Сумын эмнэлэг дээр ихэд 2 эмчтэй, 3 эмчтэй бол нэг нь ядахна уламжлалт байх хэвээр. Уг нь яам нь хийцсэн тэрийнхээ хойноос явдаг. Эмийн зардалд нь уламжлалтай эм авах юм байхгүй. Эмийн мөртгэлийн ингээ хаацсан гэдэг үйлдвэрүүд ийм л байдалтай л байж байгаа. Монг эм хязгаарлагдмал хариуцлагатай компани уламжлалт эмийн түүхийдийг тариалах, боловсруулж, стандартын дагуу бүтээгдэхүүн болох үйл ажиллагаагаараа Монгол улсын эрүүл мэндийн салбар цаашлаад улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байна. Уламжлалт тангуудыг орчин үеийн эмийн хэлбэр болох капсул болгон боловсруулснаар стандартчлал, тунжуулалт, хадгалтын чанарыг сайжруулж, устж болцсохгүй ургамал, мэдлэгийг шинжлэх ухаанд хадгалж үлдээх. Монгол уламжлалт эмүүдийг Япон, Солонгос, Хятад, энтхэг зэрэг орнуудын эрдэмтэд судлаж, Монг эмийн оюуны өмчтэй зарим эм тан олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдэж, клиник туршилтанд орсон нь олон улсын шинжлэх ухаанд Монголын уламжлалт анагаах ухаан нэвтрэх гарцыг нээж байна. Мэдээж эмийн ургамлын боловсруулалт гэдэг юм явагдана. Тэндээ мэдээж хатаана. Тэгээд 9 он дахиад энд үйлдвэрлэлийн шатанд дахин хатаалга боловсруулалт явуулдаг. Тэрнийг явуулж дууссныхаа дараа мэдээж
зах зээлд гаргахаасаа илүү өөрсдийнхээ нөөц болцоог одоохондоо хангаж байгаа учраас ерөнхийдөө бол уламжилт ийм гэдэг маань мэдээж цаасанд бодсон ингээл баримтагтай тийм байдаг. Гэхдээ өнөөдрийн шаардлагын дагуу бид нар капсултаас авалж ирсэн. Тэгээд манай юм бол хайрцагтай Европ юмээс ер нь тутгааргүй бүхэл шаардлагыг хангасан тийм үйлдвэрлэж байгаа одоогийн байдлаар. За тэгээд дотор заавар маань нөгөө уламжлалт сударт байгаа үг хэллэг болон орчин үеийнхаа үг хэллэгт нийцүүлээд ийм хосолсон заавартайгаар юмуд маань гараад эхэлчихсэн худалдаанд экспорт гаргах зорилго бол байгаа. Сая жишээ нь Монгол Улсын ерөнхийлөгч Польш улсад айлчлал хийхдээ уламжлалт имийг одоо экспорт гаргах одоо гэрээ хэлцээр хийгээд ирсэн. Тэрний хүрээнд мэдээж имээ экспортлно гэсэн алсын зорилт байгаа. Тэрний хүрээнд одоо бүтээгдэхүүнүүдээ технологийн шинжилэлт хийх, өшөө сайжруулах ажлууд явагдаж байгаа. Эрүүл мэндийн салбар зөвхөн өвчнийг ангаах үүрэгтэй бус өөрчлөлөгчдөд тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх шинэ хандлагатай болж байна. Өөрчлөлөгч үнийг хүсдэг. Монгийн эмнэлгийн хамт олонний алсын хараа үйл ажиллагааны зорилгын тэргүүлэх чиглэлд эмнэлгийн орчинд зочид буудлын чанартай үйлчилгээ буюу hospital hotel service хэмээх хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Энэ нь эмнэлгийн орчинг сувилгаа, амралт, сэтгэл зүйн дэмжлэг бүхий эмчилгээний орчин болгож өвчтөн болон ар гэрийнхэнд нь зочин мэд хандсан иж бүрэн үйлчилгээний шинэ хандлага юм. Яг уламжлалт ангаа ухаан маань өөрөө угаасаа өвчнийг үүсгэхээс нь өмнө урьдчилан сэргийлэлт тал дээр эдээ ондоо явдал мөрийнхөө тэр зарчмаар үйлчилдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр эмчилгээний ч гэсэн дээр ерөнхийдөө үр дүн нь илүү угаар нэмчилдэг. Урьдчилан сэргийлэх тал дээр хоол ундны зөвлөгөө өгөх, дасгал хөдөлгөөний хөтөлбөр эхлүүлэх энэ юмнуудыг багтаасан эмнэлэг байх гэж хоолныхын сургалтанд нь тоогоочоо явуулж агаад бурцагны зүтэншил, брокколины зүтэншил гэж анх эхлүүлж илаа. Тэгээд үргэлжлүүлээд ажиллаа. Өгөхөд одоо энэ маань бас ингээ хэрэгжээд улам өргөжөөд гоё болж байгаад баяртайгаа. Зүүнний гам дэглэм яаж барих вэ? Тийм ээ, барай хийлгээд барайны дараах гам дэглэмийг яаж барих вэ? Гарсныхаа дараа эдээ ундаа явдал мөрөө яаж баримтлах ёстой ингээд бусад салбараасаа нийлэн онцлогтой. Тийм болохоор совилгчийн оролцоо бол маш их чухал байдаг. Ялангуяа жоохон хүнд өвчтэй хүмүүстэй сэргээн засах чинь өөрөө хөдөлгөөн шаардлагдан. Тэгэхээр ингэж чатгаж барьж өгнө, ийм хоолыг идүүлнэ, гэхдээ тэдэн цаг гадаа гаргаж баймаар байна гэх мэтчлэн бүх зөвлөгөөгөө өгөөд яхад ялангуяа тэр гişт одоо асран хамгаалагч нь үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хувьд ажлынх нь заавар зөвлөгөө болоод явцдаг. Тэгээ эргээд тэр айл гэрийн одоо тийм гэр бүлээр эрүүлж тийм боломжтой болж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ эмнэлгийн орчинд энэ үзэл баримтлал харьцангуй шинэ боловч Монгийн эмнэлгийн хувьд хэрэгжүүлж эхэлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна. Өвчтний тав тухыг хангахын тулд зочны өрөөшөг тогтжуулсан тасалгаанд гэр бүлийн гишүүдийн хамт хэвтэн эмчлүүлэх боломж, хоолны багцын сонголт, сэтгэл зүйн эмчилгээг хослуулах нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Hospital Hotel Service бол зөвхөн тансаг орчин бүрдүүлэх биш, харин өвчтний эдэрлийг түрсгэх, үйлчилгээний чанарыг шин шатанд хүргэх зорилготой орчин цагийн үйлчилгээний цоо шин хандлага юм. Тэр үеэс хөвтөмшиг тасаг эхэлж байхад л үеэс хөвтөжсэн хүмүүс одоогоороо үйлчлүүлж явж байгаа. Одоо та хэдэн удаа хөвтөж байгаа гэхээр 35 удаа, 40 удаа хөвтөж байгаа гэдэг ингээд тоогоо өгж байдаг. Зан сайтай хүн бүхэн цугладаг, замаг сайтай явсан шувуу хүн цугладаг гэдэг шиг л өвчтөй хүн бол сайн хэмжирүүгээл явдаг шүү дээ тийм ээ. Тэр утгаар нь мэд сайхны эмнэлэгт мэд сайханд судсан бариулдаг болсон. Тэгээ жилд 2 удаа антер хөвтөж байх нь шүү тийм ээ. Байнгын үйлчлүүлэгчтэй бараг ингээд зарим нь хатуу амраг садан шиг болцсон тийм үйлчлүүлэгчтэй маш их байдаг юм. Энэ Монгим гэдэг эмнэлгийг байгуулагдсан цагаас нь хойш л өөрийг нь болоод өөрийнхөө ойр тойрны хүмүүсийг л найшинд илгээдэг. Аяндаа хөгжлийн аясаар зүгээр нэг там баригддаг өөрийн эмийн үйлдвэр байгуулад эмийн түүхийдээ Монголдоо бэлтгээд энэ бол магадгүй их том дэвшил байх гэж би боддог. Монгол улсын эрүүл мэндийн салбарт өрөнд орны ангаах ухааны хосолсон систем зэрэгцэн хөгжиж,
өөрийн сул талыг давуу талаар харилцан нөхөж хөгжиж ирсэн. Альва эмгэг өвчлөлийг уг урхгаар нь бүрэн эмчилдэгт хамгийн гол ач холбогдол нь орших дорны уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг брэнд болгон хөгжүүлэх зорилгоор эмнэлэг зочид буудлын хосолсон үйлчилгээг нэвтрүүлснээр гадны жуулчдыг татах, улмаар эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн байгалийн сайхан онгон дагшин байдлаас гадна Монголын уламжлалт анагаах ухааны онцлог үр дүн ам дамжин яригцаар гадны жуулчид Монголд ирж эхэлжээ. За манай Монгол хүмүүс болохоор зэрэг гадаад руу янз бүрийн эрүүл мэндийн аялал ч юм уу те эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагддаг. Гэтэл эргүүлээд манайхыг сонирхож байгаа манай Монголын уламжлалт анагаах ухааныг сонирхож байгаа гадаадын хүмүүс бас их болцсон байна. Тэгээд үнтэй холбоотой манайх бас Японы аялал жуулчлалын компаниудтай хамтарсан гэрээ байгуулад одоо анхныхаа энэ 100 ингээд анхныхаа манайх аялал жуулчлалын эмчилгээний аялал жуулчлалынхаа ажлыг эхлүүлэх гэж байгаа, үргэлжлүүлэх гэж байгаа. Хувь хүмүүс манад ханддаг Оросынх, Якутаас, Владивостокоос шууд ирж эмчлүүлэгчид байдаг. Нөгөө талаасаа одоо жуулчны компаниуд, Японууд манад үйлчлүүлэхээр зорж ирж байгаа гэрээ хийсэн тохиолдлууд бас байгаа. Өнөөдөр хүртэл Солонгосоос шууд ирээд эмчлүүлж байгаа эмчлүүлэгчид байна. Бас одоо Украин, Унграас, Польшоос ирсэн эмчлүүлэгчид бас байдаг. Хуучин манай эмчнэр маань одоо энэ дайн гарахаас өмнө бол Украинд очиж эмчилгээ хийдэг байсан. За нөгөө гадаад харилцааны талаас бид нар Японы зарим зөвлөх багуудтай бас хамтарч ажиллаж исэн. Тэр зөвлөх баг маань хөдөө орон нутгаар одоо явж эм тангаа таниулах үзлэг хийхэд бас хамтран ажиллаж исэн хамтын ажиллагаанууд бас байдаг. Мон эм эмнэлэгтэй миний холбогдсон түүх бол 2004 он буюу Ниппон сангаас хэрэгжүүлсэн уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх төслийн үеэс ихтэй бөгөөд төслийн хүрээнд малчин айл өрхүүдэд баярлуулсан Өрхийн эмийн санд багтах Монгол эм танк сонгон шалгаруулах үйл явцад оролцож төсөлд олон жилийн хугацаанд хямд өртөхтэй чанар сайтай Монгол эм танк нийлүүлж байсан нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хүчин зүйл болсон гэж үздэг. Тиймээс Менцаахан эмч болон Мон эм эмнэлгийн хамт олонд дахин талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэгэхээр ер нь бол олон улсад энэ уламжлалт анагаах ухааныг өөрөө одоо байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг экологийн гэдэг утгаар нь маш их сонирхож байгаа. Ялангуяа одоо уламжлалт анагаах ухааны эм тан нөгөө талаас зүү заслал дээр бол их сонирхож байгаа гэж бид нартай харилцдаг. Аливаа байгууллагын зорилго үйл ажиллагаа нь ашиг орлого, амжилт бүтээлийн зэрэгцээ, нийгэмдээ үр дүнтэй, сайн нөлөөтэй байхыг нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа гэж хэлж болно. Мон эм компани үйл ажиллагааны чиглэл бүхэн өөрөө нийгмийн хариуцлагатай ажлууд байдаг. Монголын уламжлалт анагаах ухаан нь өв соёл, уламжлал шинжилэл, хөгжлийн нэгдэл бөгөөд үндэсний оюуны дархлаа, үн төв гэдэг утгаараа энэ өвийг зөвхөн хадгалах биш, орчин цагийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх, залуу үед өвлүүлэн үлдээх нь Монголын ирээдүйд оруулах томоохон хөрөнгө оруулалт билээ. Уламжлалт мэдлэг, ёс заншил, шинжлэх ухаан гурвыг хослуулснаар энэхүү соёлын өв шинэ нэрэнд үн цэн нь улам бүр нэмэгдсээр байна. Социализмын үед бараг дарагдчихсэн бит бусаар одоо битээр байсан төвдөр бичигдсэн тэ Монгол утгаар бичигдсэн номыг маань одоо бит болгож уламжлалт анагаах ухаан болгож эрүүл мэндийн салбартаа бидний өв болгож ирж байгаа. Энэ бол айгүй одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хийхээс гадна өөрөөр хэлбэл бид нар дараагийн залуучуудаа өвлүүлж байгаа айгүй том одоо хувь нэмэр гэж удаа харж байна. Уламжлалт анагаах ухаан хэмээх бит болон бит бус өвийг өнөө цагт их хэлний шинжлэх хөрвүүлэн буулгаж, ном тохимол болгохын зэрэгцээ, эм тан үйлдвэрлэл, түүхийн эдийн боловсруулалт, эмчилгээ засал зэргийг судар тэмдэглэсний дагуу хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээрээ мөхөн алдарч байгаа өв соёлоо сэргийн хадгалж, хойч үедээ үлдээж байна. Зарим эмчилгээний эртний аргыг эрүүл мэндийн системд нэвтрүүлж байгаагийн нэг жишээ нь орчин үеийн анагаах ухаанд эмчилгээ мухардсан өвчтнүүдийг төвлөн эмчилгээ юм. Монгол эмчийн 100 гаруй жилийн өмнө өчсөн сударт
Энэ эмчилэгдвэргүй хэцүү юмнуудыг нь төвлөнгөөр эмчилнэ гэж ийм бичигдсэн. Тэгээд тэр системний өвчин гэдэг эмчилэгдэхэд орчин байнгын ухаанд их төвөгтэй дандаа гормон харигддаг. Сүүлдээ гормоны гаж нөлөө нь ороод ингээд бүр альж их олцдог. Тэнд бүрний ярхаг өрөвсөлтэй ийм улсууд л хийх ёстой гэсэн тийм заавар байсан. Өөрөөр хэлбэл хүнийг өөрөөр нь одоо хортой юм гаргадаг тийм байна гэж. Тэгээд бид нэр 4 оноос энийг хийсэн одоо 200 гаруй хүчтэн тэр 200 гаруй хүчтэн хийсэн бэлэн нарийн шинжилгээнүүд хийж эхэлж байгаа. Одоо яг эрэхт нь аваад гаргахт нь яг юу нь багасч чаддаг юм бэ гэдэг. Тож энэ төвлөнгө 21 хоног уун дандаа донгонд багасгасаар 21 болон дараа нь 21 хоног гэртээ гам хийн. Тэгээд нэг гадаа гарахтаа 2 чихэн хөлөөтэй гарна. Уламжлалт ангаах ухааны ном сударт бичигдэж, өв тэгчдэр уламжлагдсан ирсэн эмчлэг арга барилыг орчин үеийн ангаах ухааны нэршлүүдтэй дүүцүүлэн орчуулж, өвчин эмгэг хам шинжүүдийн үед гарах шинж тэмдгүүдийг орчин үеийн болон уламжлалт ангаах ухааны эмнэлзүүч эмч нарын мэдлэг туршлага, практик ажиглагт дээр тулгуурлан эмнэлзүүн хийсвэр сэтгэлгээний аргаар дүүцүүлэн судалж байгаа нь Монгем компани уламжлалт ангаах ухааны хөгжилд оруулж байгаа чухал хувь нэмэр нийгэм өн хүлээсэн үргээ биелүүлж байгаа нь илрэл. Тухайлбал бидний мэдэх уушигны цочмог хадгалгаа өвчнийг уламжлалт ангаах ухаанд уушигны дэлгэрсэн халуун өвчин болохыг дүүцүүлэн батлаж, уламжлалт ангаах ухаанд заасан эдээ ундаа, явдал мөр, эм заслын аргуудыг нь цогцоор нь авч эмчилэхэд бүрэн эдгэрэх үр дүнгээр дүүцүүлэх судалгаагаа баталгаажуулж байна. Би 17 онд судар шиштерт зогслоосон тэжээх ухааны бүрэн зумбарлаг түүнд өх орчин ангаах ухааны үүднээс зарим тайлбар гэсэн ном. Энэ дээр бараг 200-аад өвчин нэг өнөөд орчин үеийн ийм өвчин ч уламжлалтай ийм юм байна. Ийм эмчилгээтэй юм байна шүү дээ гэдэг юмыг л бичээж явахыг энэ залуучууд. Яагаад энийг хийвээгвэл өнөөдөр Европ ангаах ухаанд цасал мухардсан гэж ярьдаг одоо эмчилгээг уулцалсууд. Хавдраас авахлаа. Хавдрыг бол сайн засаж байгаа гэхдээ юм байж л байгаа тийм. Гэх мэтийн энэ месийн бус аргаар эмчилэхэд төвхтэй их олон өвчнүүдийн уламжлалтаар засаж болох юм байна л гэдэг л 35 жилийн дараа одоо 50 жил шихуу явж үйж ийм л байдалд хүрч байна. Тэрний зах зээл бас хавил дээр ингээд ном болоод гарцсан. Монгем эмнэлгийн 35 жилийн аян хүрээнд тус эмнэлгийн үүсгэн байгуулагч Монгол улсын хүний гавьяат эмч, уламжлалт ангаах ухааны эмнэлзүүч, ангаах ухааны доктор профессор Зэвгийн Минт сайхан зүү төөн заслын эмнэлзүүн дэлгэрэнгүй гарын авлага номоо хэвлүүлсэн нь уламжлалт ангаах ухааны чиглэлээр ажилладаг тэр дундаа зүү төөнүүрээр дагнан мэрэгсэн эмч мэрэгчлэнүүдэд чухал гарын авлага ширээний ном боллоо. Монгем эмнэлгийн 35 жилийн аян хүрээнд уламжлалт ангаах ухааны хэрэглээ ба эмнэлзүүн ололт амжилт 2025 эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, уламжлалт ангаах ухааны эмнэлзүүн талбарт ажиллаж байгаа эмч мэрэгжилтнүүд, эрдэмтэн багш судлаачдын 40 гаруй илтгэлийг хэлэлцэж, ололт амжилт туршилгаан хуваалцлаа. Уламжлалт ангаах ухааны түүх эмчилгээний арга оншилгоо, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулах, практикт тулгарч байгаа асуудлыг хэлцэн шийдэлд эрэлхийлэх, мөн салбарын мэрэгжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг эрдэм шинжилгээний хурал нь уламжлалт ангаах ухааны салбарын хөгжлийн өнөөгийн төвшинг тодорхойлоход чухал алхам болсон юм. Минцээхэн доктор бол ер нь 35 жилийн өмнө бид бас хамтран уламжлалт ангаах ухааны хөгжүүлэх анхны хурал зөвлөгөөнүүдийг үл хийж исэн. Тэгэхээр өнөөдрийн энэ хурлын ач холбогдол бол ерөөс эмнэлзүүн одоо энэ шинжилгээ бол ер нь сүүлийн үед одоо жоохон хөгжигдэж хандж байгаа болохоос биш. Угаасаа энэ бол нэлээд орхигдсон юм чиглэл байгаа юм. Тэгэхээр энэ талаар өнөөдрийн хурал бол бас тодорхой хэмжээний өөрсдийн одоо арга туршлагаа бол энэ дээр хийсэн судалсан судалгааныхаа зүйлүүдийг бол энд бас хэлцэж ярилцж байгаа нь бол чухал ач холбогдолтой юм аа. Ер нь бол илтгэлүүд бүгдээрээ их сонирхолтой, их сайн бэлтгэгдсэн ийм илтгэлүүд болсон байна. Асууж ярилцмаар юмнууд бас зөндөө байсан. Жишээ нь одоо тэр годлгээд Монголд л ургадаг ургамлын тухай илтгэл тавигдлаа шүү дээ. Тэгээ илтгэлүүд бол их сонирхолтой, сайн судалгаатай, сонирхолтой илтгэлүүд болсон. Ер нь тэгээд эмчилгээний одоо арга туршлагаа ер нь ярьдаг
энэгээр одоо ямар үр дүнд хүрч байгааг ингэж үзэж судалдаг юм судалгааны чиглэл жоохон учир дутагдaltaй байсан. За энд бол бас их томоохон өр нөлөөтэй хурал боллоо л гэж би бодож байна да. Монголын уламжлалт анагаах ухааны судалгаа шинжилгээний ажил улам эрчимжиж, системтэй болж ирсэнд Монгим компани хувь нэмэр их гэдгийг салбарын эрдэмтэн судлаач мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тус эмнэлгийн үүсгэн байгуулагчид өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж ирсэн эмч мэргэжилтнүүд эрдэм судалгааны ажил, эмнэлэг зүйн туршлагаараа орчин үеийн анагаах ухааны консерватив эмчилгээний арга уламжлалыг анагаах ухааны 4 ерөндөөр асар их баяжуулах боломжтойг нотлож байна. Өнгөрсөн хагас жарны хугацаанд ажиглалт судалгаа, эрэл хайгуулын үр дүнд хэрэг өвчний үед хийх төвлөн эмчилгээ, могоон яр буюу галс намс, цөсний хүүдийн ургацаг, хуйларсан битгийн олон төрлийн хэлбэрийн зүй заслыг уламжлалтын сонгодог жорын эмүүдтэй хослуулан хэрэглэх зэрэг судалгааг тасралтгүй хийж байна. Улмаар хүний бие организмд хоргүй, байгалийн гаралтай уламжлалт жорын аргаар бүтээсэн эм тангаар архаг өвчнийг эмчлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, импортын эм бэлтэмлийн 80-90% орлох, дэлхийд Монгол уламжлалт анагаах ухааныг брэнд болгож, эрүүл мэндийн шин тогтолцоог хөгжүүлэх, улмаар хүн ардын эрүүл саруул, урт удаан наслах боломжийг салбарынхантайгаа хамт бодит үр дүнд хүргэхийг зорин ажиллаж байна. Хүмүүсийн өвчлөлийн байдал бол ингээл цаг үеийн дагаал ингээл өөрчлөгдөж л байдаг. Одоо сүүлийн үед тэр тусмаа нөгөө ковидоос хойш ихээр хүмүүсийн өвчлөлийн байдал бас өөр болчихсон. Тэгээ одоо яг уламжлалт одоо манай эмнэлэгт хандаж байгаа үйлчлүүлэгчид бол ихэнх нь нөгөө одоо нойргуудах, зүрх дэлсэх, даралт гисэх, сэтгэл санаа тайван биш болох, түгших, зовох гэдэг. Тэгэл одоо бид одоо мэдрэхүй ингээл алдагдал өөрчлөлтүүтэй хулгаар хөвдөн болох байна уу? Хоолуун шингээгч гэсэн бас тэр талаас шалтгаалсан ингээд өөрчлөлтүүд байдаг. Тэгээ одоо тэр хүнд одоо бий болж байгаа хямрал өвчний одоо шинж тэмдэг энэ бол одоо ямар шалтгаантай болж байна. Зөвхөн тэр илэрч байгаа шинж тэмдгийг намдаахын тулд эмчилгээ хийх биш. Тэр шинж тэмдэг илэрч байгаа зөвөр тэр хүний асуудал өөр одоо ямар өөрчлөлттэй холбоотой болоод илэрч гарч ирж байгаа юм. Тэр шалтгааныг нь яаж эмчилэх вэ гэдэг ийм уялдаатай ингээд үздэг онцлогтой. Одоо би зөв ганцхан жишээ дурд. Зогсоод 12 жил болсон хүн өдөр эмчилж байсан. Гэхрүүлээд мөн 7-8 жил. Тэр эмнүүд нь тэр эмчилгээ нь байгаа юм. Би нэгдүгürt импорт орлох юм байна гэж хэлж байгаа. Хоёрдугаарт нь манай эмчилгээний маш их өргөжүүлж байгаа. Хадгалтай улсч юу хэрэгэлдэг өнөөдөр. 3-4 дараамаараа анж явдаг. Уламжлалтад өд юм байна. Тэр биш. Итгэж байна. Тэгэхээр энийг баяжуулж байгаа үстэй. Энийг олон улсын хэлээр модалите гэж хэлдэг. Эмчилгээний модалите. Одоо хүрээ хязгаарч юм уу тийм ээ. Энэ үнийг асар их өргөжүүлэх ач холбогдолтой. Олон зууны түүхтэй уламжлал, эмнэлэг зүйн туршлага, байгалийн гаралтай эмчилгээний арга барилтай, уламжлалт анагаах ухаан хэмээх өв соёлыг шинэ үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өвлүүлэн үлдээх нь үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чухал зорилтуудын нэг. Эмчилгээ судалгаа үйлдвэрлэлийн Монгим компани 35 жилийн хугацаанд Монголын уламжлалт анагаах ухааны салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадваржуулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Монгим хамт олон өнөөдөр хүртэл хийж байсан ажил нь өөрөөр хэлбэл хамгийн чухал юм нийгэм үзүүлж байгаа хувь нэмэр гэж би хувьдаа харж байгаа. Нэгдүгээр хүний нөөцийн бэлтгэх, ялангуяа уламжлалт анагаах ухаанаар эмчийг, сувилагчийг бэлтгэх энэ бол нийгмийн хувьд айгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Манайх аш усын одоо туршиж зэмлэг байгаа. Тэгэхээр манай дээр жил болгон эмч нар бас дадлага хийдэг. Дадлагын оюутнууд маань зөвлөх эмчийг дагаж өвчтөн үзнэ. Нэг талаас, хоёр дахь тал нь төгөнгөж төгсөөд ирсэн эмчийг бид нар өвчтнөө шууд үзүүлдэг. Дадлагжих хугацаатай, шин залуу эмчийг сургах хугацаа 2 жилийн хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл эмээ эхлээд жилд нэг хагас жил мэдүүлнэ, барай заслаа мэдүүлнэ, бусад засал зүү эмчилгээ мэдүүлсний дараагаар өвчтөнтэй шууд харьцах сургалтын арга хэмжээ явуулдаг. Тэгэхээр энэ бол бид нар энэ хугацаанд бэлдсэн энэ олон залуу эмч нар бол нэлээ ихт одоо манай монголоор резидентийн сургалтын дамжааг Монгийн эмнэлэг дээр гүйцэтгэдэг.
Уламжлалт ангаах ухаан түүний философи үр дүн нь үндэсний биет бус өв бөгөөд уламжлалт ангаах ухааны эмчнэр мөн совилох хуй асаргааны бүхэл хүмүүс соёлын энэ биет бус үеийг тээгчид юм. Тэгвэл уламжлалт энэ ангаах ухааныг хөгжүүлж хүн ардад эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа орчин буюу Монгем эмнэлгийн барилга нь 100-ны түүхтэй соёлын биет бөвөөр бүртгэгджээ. Энэ барилга болохоор Короти улаан буюу одоо 1906 оны үед баригдсан гэж үздэг. Тэгээд бид нар бол сая ковид үеэр энэ барилгыг сэргээн засварлая гэж үзсэн. Тэгээд одоо архитектор Дөлгөөн гэж хүн байдаг. Тэр хүний загварын гаргаж зурснаар голомт констракшн ариун болж захиралтай бид нар хамтарч ажиллаж энэ барилгыг үндсэн хэлбэр бөгөөд харагдах байдлын хэвээр нь хадгалаад одоо дахин одоо хүчтгэл хийх гэж ярьдаг. Гэхдээ бол энэ барилга маань бүр суурийн давхраас эхлээд давхар дунд нь бол маш их өндөр таацтай хийгдээд дахин одоо суурьтайгаа нэлээд 5 давхар барилга болсон. Миний хувьд бол яг барилгын инженер биш ч гэлээ гэсэн одоо хийсэн ажлынхаа хувьд бодоход бол дахиад нэг 100 жилийн түүх бүтээлцчих хэмжээний тийм хэмжээний сайн барилга болсон гэж үздэг. Анх намайг ажил авч явах үед болохоор манайх одоо яг эмнэлгийнхаа барилгыг буулгацсан шинээр өргөтгөл хүчтгэлээ хийж исэн баггүй юу. Тэр үедээ болохоор бид нар мэдээж зээл болон ашгаараа бас хөрөнгө оруулагч нараас бас санхүү татаж барилгаа барьж исэн. Тэгээд тэр үед бол яг барилгын бүртгэх тооцоогоо яг яаж бүртгэж яаж нэг үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх үүдэр гэх тийм зүйлүүдийг бас яг хийж эхэлж исэн. Яг түүдээ яг зэрэгцээд яг ковидын нөхцөл байдал үүссэн. Ковидын үеэр бас яг ажилчдаа тогтоон барих, ажилчдынхаа нөгөө нийгмийн асуудал болон цалин хөлсийг бас тийм ээ орлогогүй ч юм уу үедээ бас бид нар яаж нөгөө үр ашигтайгаар хүмүүсээ бас яг нөгөө цалинжуулах уу гэдэг тал дээр бас яг ажиллаж эхэлсэн. Хүний төлөө гэсэн эрхэм үлсийн эзэд Монгем компани хамт олон 35 жилийн түүхэн бичиж хөгжлөөнд тодорхойлсон энэ цаг үед ирээдүгэн төдөлж байна. Тэд уламжлалт ангаах ухааны биет болон биет бос өв болсон эмчилгээний арга, эм тан заслын аргуудыг орчин үеийн шинжлэх ухаантай дүүцүүлэн судлаж, хослуулан баталгаажуулах, байгаль дээлтэй аюулгүй эмчилгээний тогтолцоо хөгжүүлэх, химийн гаралтай эмийн хэрэглээг багасгаж, байгалийн гаралтай уламжлалт эм тан ашиглан хүний биеийн дархлааг дэмжих, эм тангийн найрлагыг стандартад оруулж, чанарын хяналтыг сайжруулах, уламжлалт ангаах ухааны бүтээгдэхүүн үйлчилгээ эмчилгээний арга барилыг дэлхийн зах зээлд гаргах, олон улсад таниулах, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хөгжлийн дараагийн хуудасаа нээлээ. 35 жилийн түүхийг маш олон хүмүүс нийлж бүтээсэн байгаа. Одоо бидний тэмдэглэснээр өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн энэ түүхэнд оролцсон байдаг. Гар бие оролцож өөрийнхөө оюун чадал хөдөлмөр зүтгэлэг оруулсан байгаа. Монгем эмнэлэг биш одоо Монгем фарма гэдээ өргөжсөн энэ сайхан хамт олондоо баярын мэнд төвшүүлээ. Цаашдын бол хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсье. Уламжлалт ангаах ухаан гэсэн сайхан өв соёлоо улам цааш нь хөгжүүлээд дэлхийн хэмжээнд хүргээрэй гэж хүсье. Энэ чимэн одоо карьерийг эхлүүлж өгсөн авч явж байгаа мэд сайхан эмчтэй багштай одоо бас баярлж талархаж илэрхийлье. Багштай маш их баярлалаа. Энэ компанид орж ирж ажиллаж хамтран ажиллаж байгаас сураг зааж өгсөн хамт үеийнхэндээ болон хамт ажиллаж байгаа эмч нартай хамт олондоо баярын мэнд төргий цаашдын ажилд их амжилтыг хүсье. Монгем эмнэлгийг анхан уур нүдээр хэдэн цэцэг өвсдөхөөс эхэлж ясан тэр үеэс хамтан ажиллаж амьдарч байсан улсуудын дийлэнх нь бол одоо бурхны оронд явчих. Бага хэдэн байна, хойштой залуучууд нь байна, одоо ажиллаж байгаа хэдэн бүгдээрэнд нь энэ ойн баярын мэндийг хүргээд эрүүлийн сайн сайхныг хүсье. Биднийг бас өнөөдөр бол байлгаж байсан бидний үнж үйлчлүүлэгчд олон 20 жил 30 жил хүртэл үзүүлж харуулж яваа гэр бүлээрээ ах дүүгээрээ үзүүлдэг их олон хүмүүс байна. Тийм учраас энэ хүмүүсэд болж өгнө. Одоо ямар ч байсан тусламж үйлчлэгийг үзүүлээд гайгүй шиг болох талаас нь бид нэр хичээж явна. Цаашдаа бид Монгол улс уламжлалт ангаах ухаан өөрөө импортын гэдэг юм уу, тийм ээ? Гадаад улсууд сонирхсон уламжлалт ангаах ухаан бол
одоо медикал төвөр болоосаа гэж бид хүсдэг. Тийм учраас одоо олон улсын чанарын баталгаажлалтыг хангах мэргэжлийн олон зорилтуудыг бид цаашдаа дэвшүүлж байгаа учраас хамт олон маань үүний төлөө нэгдэн зорино гэж бодож байна. Өвд хийсэн ангаахан эздэд тэнгэрт тэтгэгдэж түмэн олондон хүндлэгдэх ерөөл айлтгая. Цагаан морин жилийн тургонд цагийг түүчэдэн түүхийг нээсэн нэргэдийн содрын эрдэмийг тайлж Монгол оюуныг хамгаалсан билээ. Хамтдээцэн ангаах эрдэмийг уламжлан залсан ариун замналаар хүн ардынхаа энхийн жаргалын төлөө хүн сэтгэлийн дэдийг зоруулж явна. Эрдэмийг шүтээж хүнлэг сэтгэдээр ардаа тусласан өргсөн амдаа ухаанаа дэж энхэмдэрлийн чаргалыг түгэй. Зүрхнээс зүрхэн шингэсэн дуудлага үеэс үед дамсан их эрдэм өргөсөн тангараг зүтгэсэн мөрөө өнөөдөр бид бахархан уулж байна. Эрдэмийг шүтээж хүнлэг сэтгэдээр ардаа тусласан өргсөн амдаа ухаанаа дэж энхэмдэрлийн чаргалыг түгэн өгчөн дэвших эрдэмийг шүтээж хүнлэг сэтгэдээр ардаа тусласан өргсөн амдаа ухаанаа дэж энхэмдэрлийн чаргалыг түгэн өргсөн амдаа ухаанаа дэж энхэмдэрлийн чаргалыг түгэн энхэмдэрлийн жаргалыг түгэн.